Сайн уу манайхаа. Бид шинэ үтстэй болоод шинэ үтсээр хамгийн анхныхаа влогийг хийж байна. За би өнөөдөр юу ярих гэж байгаа вэ гэхээр өөрөө мэрэгжил сонгосон түүхийн талаар ярих гэж бодлоо. Яагаад гэвэл мэрэгжил сонголт миний хувьд амьдралдаа хийж болох хамгийн зөв хийх ёстой шийдвэрүүдийн нэг юм шиг санагдчихсэн. Дээрээс нь би тэрнээс болоод одоо хүртэл сурсаар байна. Одоо нэг 7 жил. Гэхдээ одоо яг сонгосон мэрэгчлэрээ би ажиллаж үзээд одоо үргэлжлүүлж сураад тэгээ одоо яг энэ мэрэгжил миний хувьд яг тийм суул мэйчиг, суул work юм шиг надад санагддаг учраас та бүхэндээ мэрэгчлээ хэрхэн одоо зөв сонгоход туслах байх гэж бодоод энэ бичлэгийг хэлээ. За ер нь бол би багаас эхлээд амар олон мэрэгжил ер нь бодолцож үзсэн заяа. Жүжигчин, сэтгүүлч, сэтгэл зүйч, хоол зүйч, аялал жуулчлалын менежмент гэд бүр хэдэн тийшээ тарсан ингээ янз бүрийн юмнууд бодогдчихсэн. Тэгээ ерөнхийдөө 11, 12 дугаар ангиудыг төгсөөд дөхөөд ирэхэд би яг ямар мэрэгчлэр сурах вэ гэж аюу бодож байгаад нэг юм тест өгсөн байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор зэрэг ерөнхийдөө гээд амар ийм 5 билүү 6 шалгуур байдаг. Би тэр энийг гэхдээ ингээд доор тавьчих заяа. Тэрүүгээр ингээд шалгадаг. Тэгээ тэр дотроос би өөрийгөө харсан чинь миний одоо нийгэм болон креатив чанар буюу креатив орж ирдэг бай. Бүтээлч ажил хийхэд надад хамгийн тохирно гэсэн. Тэгээд би тэр үед бодож байгаа бүтээлч болон нийгэмтэй харилцах дуртай мэрэгжил юу вэ гэж аюух бодож исэн. Тэгээд би тэр үед өөрийгөө аюу хүнтэй ярих дуртай хүн гэж бодож исэн. Яагаад гэх юм бол look at me ам чалчаа. Гэхдээ яг амьдрал дээр гараад ирсэн чи би яг энэ мэрэгчлэрээ би юугаар сурч ирсэн бохгүй юу? Аялал жуулчлалын менежментээр сурахаар болоод Брисбен хот руу явж ирсэн. Тэгээ яг тэр мэрэгчлэрээ сураад яг ингээд өөрөө ажлын байран дээр гараад харилцаад үзэхэд би яг тийм ч хүнтэй харилцах дуртай хүн биш байснаа ойлгосон бохгүй юу? Би зөвхөн хүнтэй ингээд өөрийнхөө сонирхож байгаа, өөрийнхөө дуртай үед ярих дуртай, дургүй үедээ ярих дургүй хүн болохоос ш байн хүсээгүй байсан ч одоо хүнтэй харилцах. Эсвэл хүнтэй ярьж ээж амар гэрчүүч авдаг хүн ерөөсөө биш байсан гэдгийг ойлгосон. Нэмээд би тэр мэрэгчлийг яагаад сонгосон бэ гэхээр сэтгэл зүйч одоо болох жоохон бодол байсан. Гэтэ манай гэрийнхаа ерөнхийдөө дургу дээрээс нь сэтгэл зүйч болоход ингээд амар олон жил сурах шаардлагатай. Тэгээ гадаад сурах юм бол айгүй хэцүү гэд сураагүй. Үгүй ер нь бол дэмий гэж зүгэлсэн. Гэтэ би бол тэрийг бас зөв гэж бодож байна. Тэгээд нэг тийм сэтгэл зүй хамаатай юм шиг санагдчихсан. Тэгээ тэр үед миний гаргасан хамгийн том алдаа бол би hospitality менежментээр сураад тэр мэрэгжлийнхаа талаар жоохон буруу ойлголттой явсан байсан. Тэгээ тэр нь болохоор зэрэг ингээд амар гоё ивент зохион байгуулдаг. Гэтэ одоо бодоод үзэх юм бол ивент зохион байгуулдаг байсан ч гэсэн надад аюу хэцүү байх байсан байгаа байхгүй юу? Яг үгүй би хүнтэй ярих үнэхээр дургүй. Би одоо ингээд том болох тусмаа I hate it. Би ер нь бол ингээд танихгүй хүнтэй юм гээд small talk ч юм уу эсвэл ингээд юм ярих тийм дуртай хүн биш байсан билээ. Тэгээд тэгэж бодож исэн. Дээрээс нь юм нөгөө нэг юм өрөө чимэглэн гэж яагаад ч юм бодож исэн. Гэхдээ одоо би мэдээж тэрүүгээрээ менежер хийгээд ажиллах юм бол тэрэнд оролцох нь ойлгомжтой. Гэхдээ яг намайг ингээд attract хийсэн юм биш байсан. За яг тэр мэрэгчлийг сурж явах хоорондоо миний хийх хамгийн дуртай юм юу байсан бэ гэхээр зураг. Тэгээд би одоо тэр үед аюу юм хайрцаглагдсан бодолтой байсан. Хэрэв би зураг дуртай бол би зураач болох юм байна. Тэгээ өөр надад опшн байхгүй гэж бодчихсон. Тэгээд яг тэр болоос болоод өөрийгөө хайрцаглаад ерөөсөө график дизайн гэдэг мэрэгчлийг би хизэж бодож үзээгүй. Тэгээ би тэр мэрэгчлийг яг хизээ одоо яг миний мэрэгжил муу юм байна гэдгийг ойлгосон байхлаар зэрэг би тэр hospitality-гаар сурж агаад энэ бол миний мэрэгжил биш юм байна гэдгийг ажиллаж үзээд ойлгоод тэгээ Монголд ирээд
Тэгээ би мөс сурж агаад нөгөө нэг чөлөө авсан байжгаад үргэлжлүүлээд тэгээ тэр зун график дизайны сургалтанд суугаад тэгээ нэг газар интернээр орж исэн бохгүй юу. Тэгээ интернээр ажиллаад тэгээ би яг үүндээ яг дөнгөж тэр мэржлийн дараа талаар олж мэдээд тэгээ ингээ амар сонь заяа. Би ингээ заа зүүн зүгээр ажилгүй байж хахаар нэг сургалтын сураагаад фото эдит хийх сурчий гэж бодчихсон бохгүй. Би одоо ингээд тэрийг ерөөсөө график дизайны мэргэжил гэж яг үнэндээ толгойд маань орохгүй байгаа ч гэсэн би заа гэд тэр маань харин намайг одоо ихний интерншипт маань одоо буулгаж өгсөн. Тэгээ би тэр интерншипээр ерөнхийдөө график дизайн болон UI UX тал руугаа ажиллаад тэг нэг лөө 2 сарын хугацаатай ажиллаж агаад нэг өдөр ингээ ажиллаа ингээ суужснаа. Окей, сарна. Энэ бол миний одоо ингээд насан туршдаа хийх одоо миний ингээ хөгжүүлэхийг хүсэж байгаа салбар муу юм байна. Тэгэхээр би одоо Монгол таана сургууль сурах бай. Яг тэр үед мөст байхгүйсэн тэр мэргэжил. Тэгээд би шүдээс рүү шилжсэн. Тэгээ амар хувь тавилан юм шиг би яг тэр өдөр нь буруу салбар руу залгаад тэгсэн чинь буруу салбар нь уурхаар руу залгасан байсан заяа. Уурхай салбар руу. Тэгээд тэгсэн чинь чи тэр байран дээр очиод үзээ. Чи асуугаад үзчих өөрөө гэд. Тэгээ би ажил дундуура менежертэй очиод би одоо ингээд сургуулаа салхи гэж бодож байна. Би ингээд ажил дундуур штэ амар сонио. Тэгээ би ингээд яг ингээд явах хэрэгтэй юм шиг ингээд надад мэдрэмж төрсэн заяа. Тэгээ би явах хэрэгтэй байна. Тэгээ би ингээд солимоор байна гэсэн чи за окей гэд. Тэгээ би тэр сургууль руугаа угаасаа ч манай ажилтай ойрхон байсан централ заяа. Тэгээд би тэр байрлаа сургалтын алба руугаа очиод уулзсан чинь тэр өдөр ур чадрын шалгалт авч ирсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө манай тэр нөгөө сургалтын миний албаны эгч маань манайх өнөөдөр ингээ бүтгэлээ аваад тэгээ яг сайхан дуусчлаа гэж хэлэхээр зэрэг би нөгөө эгчтэр ингээ урдаас нь хараад би мөсөөс гарцсан. Би мөсөө шилжин гээд ингээд бичиг баримтууд авсан. Би авсан байсан. Гэхдээ би зүгээр иргэний өмнөх оронд нь үлдээсэн байсан. Гэхдээ тэр эгчт бол тэр бол мэдэх шаардлагагүй шүү дээ. Тэгээ би тэр эгчт хэлээд би ингээд ийшээ шилжиж ирнэ гэж бодоод би ингээ хамаг юм аваад ирсэн ихтэй. Өөр надад сонголт аргагүй байхгүй. Туслаач гэд хэлсэн. Тэгээд тэгсэн чинь за яг хав чиний нэрийг нэмээд биччихье. Чи маргааш ур чадрын шалгалтын дээр ирэхдээ тийм авчираарай гэд хэлсэн. Тэгээд би ур чадрынхаа шалгалтыг өөрөө жоохон зураг сонирхолтой байсан учраас ур чадрынхаа шалгалтыг өгөөд шүдээс рүү шилжиж орж исэн. За тэгээд шүдээс рүү шилжиж орсны дараа би яг тэр интерн хийжсэн газраасаа гараад ягаад гэвэл би хичээл дээр төвлөрөх хэрэгтэй гэж бодож исэн. Би ер нь шилжиж орсон болохоор суур хичээлээс нөгөө сонгож үзэх хичээл болон суур хичээлгээд нөхөж үзэх хэрэгтэй хичээлүүд жоохон их байгаадас учраас тэр ажилласаа гарч байгаа. Тэгээд тэр жил орсон жилийнхаа хавар нь нэг газар survey өгөх гэж бас ингээл зүгээр л ингээл хичээлээ тарчаал явж байгаа байхгүй. Тэгээд тэгснээ энд ингээд UI UX-ийн survey явж ин чи ингээд өхөө гэхээр зүгээр ээж хөр хүчигээд тэгээд би яг тэр судалгааг өгөө за энэ гоё юм байна. Энэ надад айгүй таалагдчихээн. Энэ тэр нь гоё юм, энэ нь гоё юм гэж хэлсний дараа тэр судалгаа авч исэн хүн нь чи энэгээр ажиллая гэж боддгоо гэд надаас асуугаад тэгээ би ажиллая гэж боддог. Тэгээ чи манад ингээд интернээр орох уу гэд. Тэгээ би тэгээд хамгийн анхныхаа ажилд орж исэн. Тэгээ тэр газартаа хэдэн сар нэг холоо 2 сар интерн хийж байгаа. Тэгээ жинхлэгдээд хагас цагийн ажилтан босон. Тэгээ ерөнхийдөө би хичээлүүдээ шахаад хичээлээ 2.5 өдөр болгоод үлцэн 2.5-т нь тэр ажил дээр байдаг байсан. Тэгээ би тэр газараас бүр амар олон юм сурсан заяа. Би ер нь бол энэ ингээд одоо ингээ юу хийж болдог талаар ингээд мэдчихэж байгаа штэ. Тэнгүүтээ за энэ яг миний юм уу юм байна гэж бодонгуудаа би дахиад гадаад руу аплай хийсэн байхгүй юу. Тэгээд энэ мэргэжлээр одоо би сурж байгаа. Тэгээ энийгээ зөвч гэж бодож байгаа. Тэгээ яг одоо сурж байгаа ч гэсэн одоо яг салбараа олсон ч гэсэн одоо хүртэл би юу хийхээ бас гээд өөрчлөөд бодоод энүүгээр ингээ мэрэгшүүл ядаад нэг мэрэгсэн багсдаг штэ. Энүүгээр мэрэгшүүл яадیں۔ Тэ
Одоо publication design буюу хэвлэлийн дизайнер одоо ингээд мэргэшүүл ямар вэ? Би одоо illustrator болвол ямар вэ? Гэх мэтчлэн. Гэхдээ салбар нь зөв учраас энэ бол асуудал биш. Тэгээ би дараа жил төгсөх учраас дараа жилээс одоо манай сургуулийн internship эхлэх учраас тэр хүртэл надаа бас бодох цаг байгаа. Гэтэ ерөнхийдөө би мэрэгч салбараа олцсон байгаа гэж бодож байгаа. За тэгэхээр би юуштэй юуг одоо хийсэн байгаасаа гэж хүсэжсэн бэ гэхээр нэгт өөрөө одоо үнэхээр сэтгэл дотроосоо хийх дуртай юмыг анзаарсан байгаасаа гэж би амар хүсэжсэн. Би ингээд амар зураг дуртай үжиж тэрийгээ энэ ингээд энэ чинь юу биш дээ. Энэ зүгээр л хобби гэж бодсон болохоор орхигдуулсан байна. Баггүй юу? Хоёрт би MBTI тест өгөөд тэгээд тэр дотор одоо би болохоор зэрэг өөрийнхөө MBTI мэддэг. Би болохоор ENFP. Тэр дотор тохиромжтой мэргэжлүүд юу вэ гэдгээ харсан байсан бол тэр дунд график дизайн, аппликейшн дизайн байдаг байхгүй юу? Тэгсэн бол би энэ яадаг мэргэжлээ. Тэ? Гэх мэтчлэн одоо арай илүү судлах байсан баг. Би санчлаа. Би нөгөө нэг юу өгсөн чинь одоо creative байл болон нийгмийн харилцаад сайтай хүмүүс одоо ямар мэргэжил эзэмшүүл зүгээрээ гэсэн дээр багш гэж гарч ирсэн байхгүй юу? Тэгвэл би яг багшаар сурах гэснээ би яг багш болж чадахгүй байх. Мэдээж одоо тэр чинь юмдаа сайн болчиход багш болмоор ш. Тэгэхээр зэрэг би хэрвээ юмдаа сайн болчих юм бол угаасаа багш болно. Тэгэхээр заавал багшаар сурах шаардлагагүй гэж одоо болсон юм байна. Тэгээ би тэгсэн байгаасаа гэж хүсэж байна. 3-т одоо эргэн тойрныхоо сонс бас битээ сонс. Тэрүүгээрээ юу хэлж байгаа вэ гэхээр вэ штэ. Тэгээ эргэн тойрныхан чинь одоо өөрсдийнхөө үзэж туулсан зүйлээр чамд мэргэжлийг санал болгоно. Одоо яг надад хүний нөөцийг нэлээд шахсан шиг заяа. Тэнгүүд эргэн тойрныхоо хүмүүсийг заавал энэ ингээд сайн мэргэжлтэй бод. Тэгээ манай гэр насаар имжсэн тэгэхээр чи имж хэвэл зүгээр штэ гэдэг үгийг сонсохгүй байх хэрэгтэй. Гэхдээ манай эргэн тойрных нь маань ямар салбарт ажиллаж байна? Тэр салбарт өөр ямар ажил хийдэг? Гэдгийг асуух хэрэгтэй юм шиг санагдчих жоохгүй. Хамгийн инээдтэй нь манай ээж болохоор зэрэг уусаа стартапуудтай ажил финтехтэй ингээд холбоотой байдаг. Тэр дунд одоо UI UX дизайнер бол дандаа хамтдаа явж байгаа. Тэгээ манай ээж маань тэр хүмүүстэй маш ойрхон ажиллаж исэн мөртлөө би мэддэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эргэн тойрныхоосоо ингээд аюул сайн асуух хэрэгтэй байдаг юм шиг байгаа заяа. Бүтэх зүгэлгүй болцоо юу. Ажил хийж үзэх. Ингээ ажил хийгээд үзэхээрээ юун дургуг амар сайн мэддэг болт юм билэ. Одоо би яг нэг Brisbane байх хугацаанд зөөгч хийжсэн. Тэгээд цэвэрлэгч хийжсэн, буудлын цэвэрлэгч хийжсэн, офис цэвэрлэгч хийжсэн. Тэгээд офис цэвэрлэг хийж байхдаа ямар өөр мэргэжлүүд байдгийг мэдэж авсан. Тэгээд дээрэс нь миний график дизайнер дадлага хийсэн маань надад аюу сайн одоо нөлөөлж надад харах шинэ үнцгийг өгсөн юм шиг санагддаг. Тэгэхээр зэрэг хэрвээ яг ямар мэргэжил сонгохоо мэдгүй байгаа бол ямар нэгэн газарт ажиллаж үзэх. Тэ өөрөө ямар байгааг харах. Одоо хэрвээ би хизээч тэр зөөгчийн ажлыг хийж үзег бол би хүнтэй ярихыг үзэн хатдаг гэдэг мэдгүй байх байсан. Тэгэхээр миний өөх зөвлөгөө юм байлаа. Тэгээ мэргэжлээ сонгохдоо олон зүйлийг олон өнцгөөс нь харж үзээд зарим юмнууд дээр одоо ингээд өөрийгөө ингээд хит хайрцаглахгүйгээр үзээрэй гэж хэлмээр байна. Одоо ч гэхдээ ChatGPT байгаа болохоор